За сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатарын цагаар 2026 оны 4-р сарын 22-наас 23-нд шилжих шөнийн өнөөдрийн бичлэгээр iOS 26 4.2 яагаад гарах болсон шалтгаанд чинээр CEO болж байгаа Джон Тернес гэж хэмбэ. За тэгээд задгаа сансарт хөөрсөн нийт Apple-ийн төхөөрөмжүүдийг ямар байд юм бол. За тэгээд Европын холбооны шахалтаар батарейтай холбоотой асуудалтай маш гоё мэдээ бол гарсан. За тэгээд Хятадын гар усны технологийн компани ямар ёс суртахуунгүй үйл гаргасан талаар бол энэ бичлэгэн дээр бол ярихаар боллоо. За сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатарын цагаар 2026 оны 4-р сарын 22-наас 23-нд шилжих шөнийн 2 цагт iOS 26 4.2 үйлдвэрлэлийн систем маань олон нийтэд цацагдаж эхэлсэн байна. За тэгээ миний хувьд үйлдвэрлэлийн системээ татах хугацаа 13 минут байсан бол суулгах хугацааны хувьд бол 14 минут бол байлаа. За тэгээ хэдүүлээ үйлдвэрлэлийн системээ сууж дууссаны дараа тайлбар бичлэг рүүгээ бол орцгоё. iOS 26 4.2 үйлдвэрлэлийн систем маань болохоор 3 дахь iPhone SE дээр 26 4.1 суусан багт үйлдвэрлэлийн системийн хэмжээ нь болохоор 502.1 MB таагаар бол гарсан байгаа. За тэгээд апдейт хийхээс өмнө утсан дээрх сул зам маань 938 MB байсан бол апдейт хийснийхаа дараа болохоор 1368 MB болоод ерөөсөө ер нь бол миний анзаарснаар iOS 26 үйлдвэрлэлийн системийн 2 зэгтэй апдейтууд бол ерөөсөө утасны зайг бол дандаа буцаагаад бол ихсгээд байсан. Тэгээд тэр талаас нь бодох юм бол бас 2 зэгтэй апдейт бол үнэхээр гоё апдейт болж ингээд таарад байгаа. Үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 23E261 тэгэр бол ингээд бол гарсан байна. За ер нь бол iOS 26 4.1 гарсны дараа ер нь бол баг гинтийн зүйл болчихгүй л бол одоо iOS 26 4.2 гарахгүй гэж таамаглаж исэн. Гисэн хэдий ч ямарсан гинтийн зүйл бол болсон байгаа. Ойролцоогоор бол одоо 4 сарын 10-ны хавцаа бол одоо нэг юм мэдээ бол гарсан. Тэрний юу вэ гэхээр утсан дээр ч бол notification ирж байгаа. Хэдийн notification ингээд устгасан ч гэсэн тэр notification чинь утасны чинь систем дотор 1 сар гарan бол хадгалагдсан юм байна. Тэгээд одоо тэр одоо хадгалагдсан тэр одоо 1 сарын notification талаарх мэдээллийг чинь одоо ямар ч гэсэн эргэж гаргаж ирж одоо мэдээллийн аюулгүй байдлын асуудал бол ямар ч ингээд үүссэн юм байна. Тийм учраас энэхүү одоо мэдээллийн аюулгүй байдлын 2 зэгтэй апдейт бол notificationтай холбоод гарсан. Хэдүүлээ Apple-ийн вебсайт руу ороод харах юм бол iOS 26 4.2 дээр яг юу зассан бэ гэхээр яг хэрэглэгч нарын notification 1 сар гарan хадгалагдаад тэрний эргэж одоо задрах юм аюултай учраас тэр одоо апдейтыг засах үүднээс ямар ч энэхүү notification-ы одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол ингээд орсон байна. Тэгээд ямар ч энэ бол маш их аюултай санагдсан. Хэдий ингээд notification ингээд устгасан ч гэсэн утсан дээр чинь бол одоо чинь юу гэдэг чинь энийг хүнтэй чатлаад 1 сар чатлсан чатын notification чинь бол ер нь бол шууд задрах магадaltaй л гэсэн бол үг юм байна. Тийм учраас одоо мэдээллийн аюул байдал талаас iOS 26 4.2 апдейтыг бол ингээд бол суулгах нь бол зөв өө. За нэг мэдээг бол дэлгэрүүлж хэлэхэд бол саяны нэг мессеж нь алдагдсан гэдэг нь болохоор FBI буюу одоо холбооны мөрдөх товчоо iPhone-ы устгагдсан notification-ыг ашиглаад мессежийг нь бол гаргаж ирсэн. Тийм учраас ямар ч Apple-ийн зүгээс энэхүү мэдээллийн аюулгүй байдлыг ер нь л хийсэн гэсэн үг юм байна. За өмнө нь бол яг анзаараагүй байсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр ер нь бол яг дууг дээш доош нэмэхэд бол мэдээж хэрэг анимашн доош татаж дээшээгээ бас ингэж одоо төлөж бол анимашн бол байдаг. Гэхдээ яг сүүлдээ минийсээ анзаарснаар бол яг дээшээгээ сунгагдж байгаа нь өмнөхөөсөө илүү одоо дээшээ сунгагдж байгаа доотлолтоо зэрэг хөдөлж байгаа анимашн бол яг анзаарчихсан. За дараагийн бас өмнөх апдейтууд дээр анзаарах зүйл нь юу вэ гэхээр App Store руугаа ороод баруун дэд болон дээр өөрийнхөө Apple ID дээрээ дарах юм бол Apple account гэж нэршилтэйгээр одоо шинэ логотойгоор за тэгээд яг өөрийнхөө app update subscription гэх бүх хэсэг нь бас ингээд доотлолтой шинэ дистраалтайгаар ингэж бол гардаг болсон байлээ. За үйлдвэрлэлийн систем болгон дээр benchmark оноог бол ярьж байгаа. За миний одоо 3 дугаар iPhone SE маань CPU-ийн single core score нь 2360 оноо аваад бас дундаж авдаг SE-ийнхээ ононоос бол 100 гаруй оноо бол илүү оноо авсан. Multi core score нь 5495 оноо бас мөн адил одоо дундаж авдаг ононоос илүү авч чадсан байгаа. За
Тэгээ GPU маань бас дунджаар 18985 оноо аваад дундаж авдагаас 1000 гаруй оноо бол илүү авч болж чадсан. Тэгээд миний энэ одоо ашигладаг AC бол яалтчгүй үнэхээр одоо үйлдвэрлэлийн систем бүр дээр одоо дундаж авч байгаа оноос байнга бол илүү бол авч чаддаг. Тэрүүгээр бол одоо би утсандаа бол их одоо дуртай байдаг. За тэгээд би үзэгчнэрээс бол дандаа л асуудаг iOS 26.4.2 буюу яг энэ гарсан апдейтыг хэрвээ та нар суулгасан бол ажиллагаа болон батарей талаас нь хэр байна вэ гэдгийг комент хэсэг дээр бол одоо заавал бичиж үлдээж бусдтайгаа бол ингээд хуваалцаж байгаарай. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгдэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За дараагийн гарах үйлдвэрлэлийн системүүд талаас ярих юм бол iOS 26.4.3 үйлдвэрлэлийн систем үнэхээр саяны одоо 4.2 дээрх шиг гинтийн зүйл болчихгүй л ер нь бол бараг гарахгүй гэж бол бодож байна. Харин iOS 26.5 үйлдвэрлэлийн системүүд хөгжүүлэлтийн шатн дээрээ буюу Developer Beta 4 дээрээ бол явж байгаа. 5 дугаар сарын эхний 7 хоногт бол ямар ч гэсэн iOS 26.5-ын арсын үйлбэр бол гарах бах. За тэгээ 5 дугаар сарын 2 дугаар 7 хоног буюу 5 сарын 11-ээс 17-ны хооронд бол мэдээж хэрэг дараагийн гарах iOS 26.5 үйлдвэрлэлийн систем нь бол гарна гэж бодож байна. Тэгээд iOS 26 дээрх хамгийн сүүлийн том нэг зэгтэй апдейт бол ямар зин апдейт болж таарнаа. За мэдээж хэрэг тэгээ хамгийн сүүлийн чухал асуулт болох энэхүү апдейт руу апдейтыг нь зөв юм уу буруу юм уу гэж бол асууж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал талаас апдейтыг нь бол маш зөв. Харин батарей талаас хэрэг байна вэ гэдгийг би бол комент секторыг пинлээд бол үлдээчи. За iOS 26.4.2-т зэрэг бол iOS 18 апдейт бол гарсан байгаа. iOS 18 2 зэгтэй буюу iOS 18.7.8 апдейт бол гарсан. За энэхүү апдейт нь бас их онцлогтой бол гарсан байгаа. Энэ дан ганц iPhone 10R, 10S, 10S Max гэх энэхүү гар утсан дээр биш iOS 18 дээр үлдсэн iPhone 11-ийн бүх загварууд, 2 дугаар үеийн iPhone SE, iPhone 12-ийн бүх загварууд, iPhone 13-ийн бүх загварууд, 3 дугаар үеийн iPhone SE, за тэгээ iPhone 14, 15, 16-гийн бүх загварууд ингээд ямар ч гэсэн орж байгаа юм байна. Энэ одоо хэрвээ iOS 26-аар апдейт хийгээгүй, iOS 18 дээр үлдэж чадсан энэхүү шинэ утаснууд дээр хүртэл бол гарч байгаа маань. Тэг мэдээж хэрэг яг юу вэ гэхээр саяны миний дурдсан мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой notification-ийн асуудлаар энэхүү бол апдейт маань бол гарсан юм байна. I'm not fucking leaving. The show goes on. This is my home. They're gonna need a fucking wrecking ball to take me out of here. За тэгээ саяны хүнийдтэй бичлэгэн дээрээс бол харсан баг. Team Cook бол Apple-ыг бол аль биесээр бол орхихгүй. За яг альбом тушаал нь бол дээшилж байгаа. За тэгээд миний зүгээс бол ямар ч байсан яг Team Cook-ыг аль биесээр яг 9 сарын 1-ээс ажлаасаа бол одоо чөлөөлөгдөж байгаа. Оронд нь бол John Ternus гэдэг хардвар хариуцсан залуу маань ингээ орнд нь бол гарч ирж байна. Тэгээ тухайн үед бол би мэдээг уншиж хахад жоохон бас сэтгэл бол хөдөлсөн. Ягаад гэхээр өөрийнх нь яг тэр бичсэн цахиан дээр болохоор гудамжинд туланд илүүр таарад надтай нэмэлдэлж исэн хүмүүстээ баярлаа гэж хэлсэн. Тэр нь бол надад үнэхээр сэтгэл бол хүрч чадсан. Тэгээд дарааны хоолны газар ороод бас өөрийнх нь хүн амтнд танихгүй байгаа байдлыг бас давхар анзаархад бас жоохон бас өрөвдөлттэй бол санагдсан. За тэгээ John Ternus-ийг дээшээ альбом тушаал ахихад нь мэдээж хэрэг хардвер хариуцсан тал дээр бас нэгэн хүн тушаал бол ахисан байгаа. Тэр нь болохоор John одоо би нэрийг яаж уншихаа ёстой мэдэхгүй байна. Sroji гэхээр угаасаа яаж утсан борох. Тэгэхээр Serioja гэхээр бас биш. Тэгэхээр одоо энэхүү ах маань ямар ч гэсэн Apple нэгдэд бол 10 хэдэн жилийн бол хэдийнэ өнгөрөөсөн. Ямар ч альбом тушаал бас ингээд бол ахиж байгаа юм байна. За маш товч бөгөөд тодорхой John Ternus гэдэг энэ шинэ болгож байгаа одоо гүйцэтгэх захирал хүн хэн бэ гэдгийг бол танилцуулж бол явж байгаа. За тэрээр бол одоо 1975 оны 5 дугаар сарын 18-нд төрсэн бөгөөд одоо бол 50 настай 51 насныхан төрс өдөр нь бол одоо дараа сард бол болох юм байна. За тэгээд тэрээр бол механикийн инженерээр бол анх бол ажиллаж бол эхэлж исэн. За тэгээд үүнийхээ дараагаар 2001 оны 7 дугаар сард Apple-д бол нэгдээд 25 жилийн турш одог бол энэ компанид бол зүтгээд бол явж байгаа маань. Механик инженер учраас түүний хувьд бол одоо техник хангамж талаасаа ажилласан түүний одоо төслүүд гэвэл iPhone дээр ажиллаж исэн, iPad дээр ажиллаж исэн, Mac, AirPods гээд Apple-ийн маш чухал төхөөрөмжүүд дээр ямар ч юм ажиллаж исэн бол туршлагатай маань энэ 25 жилийн хугацаанд. За тэгээ ямар ч гэсэн 25 жилийн хугацаанд зүтгэсний эцэст 2026 оны 9-р сарын 1-ээс бол тэрбээр бол одоо аль биесээр Tim Cook-ийн гүйцэтгэх захирлын одоо албан тушаалд бол одоо дэвшиж CEO бол одоо ингэ болохоор байна. За тэгээд ямар ч гэсэн Steve Jobs-ийн үеийг ер нь бол анзаарах юм бол ер нь бол одоо үүсгэн байгуулагч за домог гэж бол одоо бүх цаг үед бол яригдах одоо маш нэр нөлөөтэй гэж бол яригдана. За тэгээ мэдээж хэрэг Tim Cook тэр бол маш том бол ачаа бол ирж байгаа. За тэгээ тэрхүү том ачааг бол
маш амжилттайгаар энэхүү 15 жилийн хугацаанд үнэлгээг нь бол юм өндөр болгоод ямарчсан бол одоо дууслаа. За тэгээд үүний дараагаар Джон Тернус дээр мөн адил маш том ачаа болно гэдээ бол ядалгааг бол ирж байгаа. За тэгээд Джон Тернусийн хэлж байгаагаар бол тэрээр бол эргээд бол Стив Джобсын үеийг бол эргэж бол авчирнаа гэж бол одоо хэлсэн байлээ. Тэгээд энэ бол маш том мэдэгдэл. За ямар ч гэсэн ирээдүйд юу болохыг бол хэлж бол мэдэхгүй. Тэгээд ямар ч гэсэн Apple-ийн хувьд бол цоош нь бас нэг өнгө төрхтэйгээр бол одоо ирээдүйд ер нь яг яах вэ гэдэг бол бас маш том одоо тийм хүлээлт бол ингээд давхар бол үүсэж байна. Одоо намар гарах iPhone Fold, за тэгээд ухаалаг нүдний шил, за тэгээд жижиг сажиг роботуудын төсөл гэх мэтчлэн одоо маш чухал одоо төхөөрөмжүүд бол цоошин төрлийн төхөөрөмжүүд бол ямарсан гарна гэж бол яригадаад байгаа. Team Cook-ийн үед бол одоо ойролцоогоор яг чухлаараа бол ач холбогдлоор 3 төхөөрөмж буюу AirPods, Apple Watch, M series chip бол гарсан гэж бол хэлж байгаа. За Джон Тернусийн үед бол ямарсан 10 төхөөрөмж бол одоо гарна гэдгийг бол ямарсан бол яригадаад байгаа. За тэгээд ямар ч үсэн харцгаая цоошин төрөх 9-р сарын 1-ээс яг яах нь бас маш том өндөр хүлээлттэй байна. Амжилт хүсье гэж одоо хэлье да. За түүхэн замдлаас Apple компани бол 76 оноос бол одоо явсараа гад өдний хүртэл юу ямархуу CEO жагсаалттай ер нь л явсан байдгийг харах юм бол Майкл Скотт бол 77 онд анх бол гараад 81 он хүртэл ингээд ямарчсан байсан байна. За түүний дараагаар Майк Маркула гэдэг одоо Маркулагийн 2 кат болохоор Маккула гэх юм болоо 81 оноос 83 он хүртэл бас маш цөөхөн хугацаанд 2 жилийн хугацаанд байсан юм байна. За Джон Скали гэдэг бас 83-аас 93 он хүртэл бас хөөрхөн тодорхой хэмжээнд 10 гаруй жил бас ингээд байсан юм байна. За үүний дараагаар бол Майкл Спиндлер гэдэг одоо хүн маань болохоор 93-аас 96 онд одоо CEO албан тушаалт байсан байна. За үүний дараагаар Гил Амелио гэдэг одоо 96-аас 90-д ерөөсө жил хүрхгүй хугацаанд бас байсан байна. За тэгээд одоо бидний мэдэх одоо Стив Джобс маань 97 оноос 11 он хүртэл ямарч байсан. 14 жилийн хугацаанд бол одоо гүйцэтгэх захирлын албан тушаалт бол ингээд байсан байна. За тэгээд үүний дараагаар бол Team Cook болохоор 11 оноос 26 он буюу 15 жил гээд Стив Джобсын суусан одоо хугацаанаас 1 жил илүү бол ямарчсан бол зарцуулсан байна. За тэгээд ямарчсан Джон Тернус маань ингээд 9-р сарын 1-ээс бол ямарч мал эхэлнэ. За ямарч ингэ бүглэгтэн 50 жилийн дараа хагас 100 жилийн дараа NASA ямарч байсан дараагийнхаа одоо Artemis 2 багийнхныг бол одоо ингэ сарлуу бол явуулсан. За тэгээ тэр одоо сарлуу явуулахаас өмнө NASA-гийн одоо өндөр албан тушаалтныг твитийг бол хийсэн байгаа. Тэрэн дээр хэлэхдээ одоо сансрын тэтгэгчид одоо ямар ч ухаалаг гар утастайгаар бол ингэ явна гэсэн мэлээ. Тэгээд зүгээр нэг хүссний шууд карманда уцаа гэдэг л явж бол болохгүй. Шалгууруудыг одоо аюулгүй байдал талаасаа тестүүдийг хангасны дараа бол одоо ингэж бол авч явдсан байна. За тэгээд энэ хүү Artemis 2 багийнхны хувьд бол одоо 4 ширхэг iPhone 17 Pro Max-ыг ямарчсан задгаан сард хөлөг дээр өөртөө хувь утсыг авч яваад хөлөг дотроосоо зураг бичлэгүүдийг бол хийсэн байгаа. За тэгээд тэрхүү зураг бичлэгүүдийг та нарт ямар ч одоо тайлбаргүйгээр ямарчсан тэгээд харуулчих. За тэгээд хэдүүлээ бичлэгээ үзсний дараа бол эргээд бол уулзъя. And that is the beautiful earth in the window. Would you look at that, man? Wow, once the shadow's behind it, it's different. Wow. Long earth. Dude. No way. Fiend. Gone. It's gone. The suits as well. We've got some technology demonstrations that are going to happen. So there's a lot going on this. Using their iPhones to take pictures out of the window of the 1.75 degrees wider. Харин задгаа сансараас дарсан тэрхүү яг бүтэн дэлхийн зургийг бол ямарч iPhone-оор л дараагүй 10 жилийн өмнө гарч исэн Nikon D5 DSLR гэдэг одоо энэхүү одоо камераар бол одоо дарсан юм байлээ. За тэгээд Artemis 2 багийнхан одоо дэлхий дээр амжилттай газардсныхын дараа Team Cook болон одоо Greg Joswiak гэдэг одоо Apple-ийн хамт олон iPhone-ыг ингээд одоо тий зураг авалтанд ашигласан ингээд бол баярлаа. Одоо дэлхий дээр эргээд тавтаа морилоо гэсэн утгатай мессежийг бол хэлсэн байсан. Тэгээд энэ нь бол цагаараа бас нэг санааг бол илтгэж байгаа. Ямарваа нэгэн байдлаар
одоо тэр тухайн үйлэгт ямар нэгэн асуудал үүссэн бол бас энэхүү твит бол орохоор байсан мэт дэлхий дээр яг ингээд амжилттай газарсныхан дараа бас ингээд баяр үргээ гэж бол ямарчсан бол орж ирсэн. Тэгээ дараагийн энэ зургийг бол би яг жинхэнэ үгөө хэлж мэдэхгүй нь ягаад гэхээр би шалгах боломж бол надад бол алга. За тэгэнгүүт та нар яг NASA-гийн албан ёсны Instagram пэйж рүү н ороод сансрын нисгчдийнх нь өөрсдийнх нь дарсан зураг нь бол байгаа. Тэрнийх нь яг энэ зурагных нь комментэн дээр нь Samsung тэрийн гар утсаар дарсан бол хамаагүй дээр зураг дарах байсан штэ гэсэн чинь ер нь бол та нарын гар утас чинь 200x-ээр татдаг үсттэй зөвхөн дэлхий дээрээс л наад зураг дараа гэд ер нь бол утгаар нь бол хийсэн. Тэгээд Америкууд сансарт нисээд ер нь бол Samsung-ийн одоо утгаар нь бол доош ниссэн. Тэгээд хэрвээ үнэхээр л энэ одоо комментүүд тэрийг үнэн бол бас үнэхээр Америкууд бол үнэхээр муухай бааварлсан гэж бол надад бол санагдсан. Бид нар бол ингээд Америкууд бид нар өөрсдийнхөө Америк гар утсаа бол сансарт авч явнаа. Тэгээ Samsung бол та нар дэлхий дээрээс зураг дараа гэдэг одоо ерөөсөө санааг бол илтгэсэн. За тэгээд дан ганц одоо 4 ширхэг iPhone 17 Pro Max-аас гадна ямар Apple-ийн төхөөрөмжүүд ер нь задгаа сансарт одоо ниссэн бэ гэдгийг бол би бас харж бол үзлээ. За тэгээд 80-аад онд бол Mac-ийн тоош бол одоо задгаа сансарт бол ингээд нисчихсэн юм байна. Бүр ингээд 2 удаа нисчихсэн юм байна. iPod бас ингээд хөгжим тавихад бас ингээд бол ашиглагдчихсэн юм байна. За iPhone 4 бас ингээд задгаа сансарт нисчихсэн юм байлээ. iPhone 4S бас ингээд нэг аав хүүтэйгээ хамтраад ингээд бас нилээн дэшигээ бараг задгаа сансарт хүрэх шахаад ямар ч эргээд бол газардчихсэн юм байна. Тэгээ эргээд газардсан хойно нь бол яг iPhone-ы GPS-ийн тусламжтайгаар хаана байгааг нь мэдээд бол тухайд бол олж ирсэн юм байна. За анхны харсан iPad-уудын загвар задгаа сансарт бол ингээд гарч ирсэн юм байна. За тэгээд SpaceX бас ингээд багийнх нь iPhone 12 13 гэж харагцыг ингийн 12 13 бол байсан. Apple Watch бас цуг бол ниссэн юм байлээ. За тэгээд хамгийн сүүлийн жишээгээ бол одоо AirPods-оо зүүн ингээд задгаа сансарт дасгал хийж байгаа байдлаар бас ингээд ашиглаж байгаагаа тухайн баг хамт олон ингээд бол ямарчсан харуулж ирсэн юм байна. Тэгээд ер нь ингээд харах юм бол ер нь бас нилээн олон хөөрхөн төхөөрөмжүүд бол бүгд задгаан сард ниссэн юм. За тэгээд бүр iPhone 4-4-ээс ниссэн нь бол бас надад маш сонирхолтой санагдсан. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа мэдээ рүүгээ орцгоё. За Apple-ийн мэдээтэй холбоотой бас нэг сонирхолтой зүйл нь юу болсон бэ гэхээр яг Apple-ийн дэлгүүрийн гадаа өөр хятад гар утсан технологийн компани ингээд өөрсдийнхөө одоо автобусыг бол шууд дэлгүүрийн урд бол тавьсан. Тэгээд энэ бол одоо би анх харж байхдаа бол энийг AI зураг гэж бол бодоодсэн. Бас арай ч юм бодит дээр болчихгүй л хүдээ гэж бодоод яваадсэн чинь яг бүр энэ бол одоо AI биш бүр үнэхээр жинхнээс ийм зүйл болсныг бол анзаарсан. Тэгээд компанийн нэр нь болохоор Honor юм байлээ. Тэгээд компанийн нэртэй ямар ч зохицохгүй үйлдэл бол ямарчсан зүй бусаар одоо ингэж одоо Apple-ийн дэлгүүр юм бол ингэ тавьсан. Тэгээд энэ бол энэ трендер бол нэлээд явчихсан. Тэгээд ядчих яхад тэр хийсэн гар утас нь болохоор iPhone 17 Pro Max-ийн яг одоо улбар шарамгтай яг адилхан хойноос харахад яг адилхан одоо ер нь бол одоо copycat гэж хэлдэг. Да ер нь бол сайхан даган дөөр явах тийм үү. Одоо ерөөсө бүгд л одоо Apple-ыг хуулдаг. Яг тэр одоо ёс журмынхаа дагуу бас энэ жилийн үед ямарчсан iPhone 17 Pro Max-ыг дөөрөөсөн дараагийн утас бол мань гарсан. Тэгээд тэр утас нь гарахтаа бол ингээд одоо дэлгүүрийн урд өөрсдийгөө тавьж маш суртахуунгүй үйлдэлийг одоо хийж дэлгүүрийнх нь бол иймэрхүү баннер бол байршуулсан. За би бас өгнөх бичлэгүүдээр ер нь бол дурддаг. Энэ ертөнцийн дээр бол одоо маш их мэдлэг байгаа. Хамгийн гол нь суртахуунтай байх бол маш чухал. За тэгээд энэхүү Honor-ийн компани бол ерөөсөө ямар ч Honor бол алга. Тэгээд энэ бол одоо маш ёс зүйгүй маш муухай үйлдэл болсон гэж бол миний зүгээс л харж байгаа. За хамгийн сүүлчийн мэдээ нь бол нэлээд сонирхолтой бол мэдээ бол санагдсан. Ойролцоогоор 10 сарын дараа Европын холбоонд илсэн гишүүн улсуудад зарагдах гар утсыг ер нь бол батарейг нь ингээд салангад буюу батарейг нь аваад эргүүлээд одоо оруулахад маш амархан байдлаар одоо үйлдвэрлэгдэх ёстой гэдэг дүрм журмыг бол тавих юм байна. Яг хуучнаар бол одоо Nokia утас цэнэгэн дуусаад оронд нь одоо шинэ батарей шууд ингээд сольждаг шиг яг тийм байдалтайгаар дүрм журмыг бол шингээх болоод ингээд зорилготой байна. За тийм учраас ер нь iPhone 19-ийн загварууд дундаасаа Европын модельтэй iPhone-ууд ер нь үнэхээр эрэлт бол өндөртэй байх бах. Зүгээр шууд заавал нэг одоо Apple Store руу яваад батарейгаа солиулах биш. Зүгээр шууд батарейгаа худалдаж аваад гэртээ шууд солилцдохоор үнэхээр бодит амьдрал дээр яг Apple-ийн зүгээс бол одоо Европ модельтэй iPhone-уудыг яг батарейг нь ийм амархан сольдог байдалтайгаар хэрэг үнэхээр худалдаанд гаргах юм бол үнэхээр Европ модельтэй iPhone-ууд бол үнэхээр эрэлт нь бол хүссүүсийг бол ихсэх бах. Ямар ч үгүй яг юу болохыг бол мэдээж одоо бол хэлж мэдгүй. Гэхдээ ямар ч Европын холбооны шахалтаар бол iPhone дээр бол маш олон өөрчлөлтүүд бол баг багаар бол ингээ орсоор байгаа. Ямар ч гэсэн энэ зүйл одоо үнэхээр яг бодитоор тусах нүг гэдэг бол одоо маш сонирхолтой бол санагдаж байгаа. За тэгээ бичлэг үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ дараагийн хамтлагаар бол тун утгагүй уулзцаая баяртай.